Яг одоо төсөв яриад идэг бид нар тэгэхээр нэг талаасаа урдлаасаа аваад хойдлоо нөхөд байгаа байхгүй. Эсвэл хойноос аваад урдлаа нөхөд байгаа. Ийм л одоо байдал ажиглагдаад байгаа. Тухайлбал саналын зөрүүд зарчмын зөрүүтэй санал гаргах чинь нэг талаас нөгөө талруу нь хийх гэж байна. Тэгээ хоорондоо баах маргаан болол за нэг хэдэн төгрөг дотроо ингээл төсөв дотор эргээд байгаа хгүй. Тэгэхээр учраас айдаас асуух гэдэг нь энэ байна л та. Төсвийн орлого дээр одоо ямар зарчмын бодлого явуулах юм бэ? Та хэрэглэх газрын дарга багтаа бол хийгээд байсан. Одоо энэ чи явж байгаа юу? Эрдэнэс Монгол, Эрчит Монгол энэ компаниудаас чи ашигтай ажиллаж байгаа нь бол маш цөөхөн биш шүү дээ. Эрдэнэс 5-7 Эрдэнэт за өөр би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр эднийг хувьчлах public limited олон нийтийн хяналтын дор ийм мэтийн компаниуд болгох юм уу? Эндээс орлого мөнгө олъё гэж бодож байгаа юм уу? Зовуулуурхаа нөгөө стратеги орд гэж нэрлээд байгаа. Энэ бас зохисгүй байна гэсэн. Стратегийн бүтээгдэхүүнүүдийг нэрлээд энэ бүтээгдэхүүнүүдэд үнэлэх энэ компаниудтай гэрээ хийж за тэр хувь хувьцаагаа болиё гэхэд амнаатаар яаж орлуулах орлогуудаа яаж төлөвлөж байгаа юм бэ? Ингээд чи энэ жилийнх биш дараагийн жилийн жилдээ орлогын их усруудыг нэмэхгүй бол манай улсын төсөвч ерөөсөө учаад их найдтал иргэсээр байгаа л дуусна. Багш нарын цалин хөнлөө ярина, эрүүл мэндийн асуудал ярина. Ингээл эргэлтэндээ дуусаал хоорондоо бие биенээсээ нөхсөн ийм л нэг төсөв жилээс жилд яваад байгаа байхгүй. Тэгэхээр шууд холбоогүй ч гэсэн энэ асуултыг танаас гарахаас ч өмнө тавиадах хийж байгаа. Дараа нь би нэг зарчмын зөрүүтэй санал тавьсан байгаа учраас тэр рестораны дагуу орох бах тийм үү найдлаад байгаа. За баярлалаа. Тэгээ ер нь энэ оны эх жилийн төсвийг өргөн мэдүүлэхдээ төсөвт энэ төрийн оролцоог бууруулъя гэж бодлого барьсан. Тэгээ энэ төрийн оролцоог бууруулаад хувийн хвшилт яг ямар орон зай бий болгож байгаа юм бодиттой яг юу хийж байгаа юм бэ гэж л одоо гişүүд асуугаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг зүйл байна. Ерөөсөө энэ дотоодын нэмэлт бүтээгдэхүүн тэнцвэржүүлсэн орлогын харьцаа 24 онд бүр 37% хүрсэн байсан байхгүй. Энэ чинь юу гэхээр татвараар бүрдүүлж байгаа орлого тэгж их өндөр байхаар хувийн хвшилт орон зай байхгүй болчих. Тийм учраас ерөөсөө л энэ харьцааг буулгахын төлөө л одоо ажиллах хэрэгтэй. Тийм учраас 26 оны төсөв болвол өөрөө энэ орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа бол 30.6 руу буур. Ингээд 28 онд бол 28% хүртэл бууруулах гэхээр энэ орон зайг яагаад гаргаад аваад өгнө гэхээр энэ татварын шинжилгээ хийх гэдэг. Тэхийн тулд энэ орон зайг бий болгох хэрэгтэй. За энэ бол нэг дэвшил. Тэгээ энд бол ийм орон зай бий болж байна. За хувийн хвшлийг дэмжсэн ийм бодлого хэрэгжүүлж байгаагийн гол шалтгаан одоо нөгөө шүүмжлээд байгаа 1.4 их найдын алдагдал чинь их усрын тодорхой алдагдал гэдгээр үүний цаана дандаа одоо худалдаа авалт. Нөгөө хувийн хвшлэлд ажлын байр нэмэгдүүлэх бодлого түүний цаана явж идэг. Тэрнээс биш ерөөсөө энэ за алдагдaltaгүй төсвүүгээд ингээ оруулж ирээд бид нар нэг худлаа ингээ GDP-г өсгөөд нөгөө хэдэн бүтээгдэхүүнийхээ үнийг хоосон тавиад ингээд оруулж ирээд нөгөө цалингаа нэмжлээ гэд ингээ хэлвэл эргчил дахиад додтгол руугаа явж шít. Тийм учраас үнэн бай гэж бол маш их хичээсэн. Энэ макро тоонууд дээр. Тэгээд дээрэс нь энэ хувийн хвшилт байгаа ажлын байрыг хадгалахыг зорьсон. Ерөөсөө л хувийн. Тэгэхээр тэр жилийн төлөвлөгөөнд байгаа 126 төслийн 50 төсөл бол дандаа төрийн хувийн хвшлээд уншлаа. Тэгээд нөгөө үе шатуудыг бууруулад аймагуудад энэ эрхийг өгөөд эхлэхээр хувийн хвшилт бол ажлын байр нэмэгдэнэ, хадгална. За ингээд хувийн хвшил өрсөлдөх болцоо нэмэгдэнэ гэхээр зэрэгцүүлээд татварын шинжил. Тэр татварын багцуул зэрэг явах хэвээр. Дээрээс нь эдийн засгийн хэрэгчлөөний хууль, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдээллийн хууль байхгүй. Мөрчлөг сөрнөө гэдэг бол энэ орон зайг бий болгоно. Дээрээс нь хувийн хвшлэрээр ачааг багасгах хэрэгтэй. Энэ бодит өөрчлөлт байх хэвээр. Тэгэхээр эдийн засгийн хэрэгчлөөний хууль дагсан 120 хуулийн өөрчлөлт одоо legal info дээр явж байна. Дээрээс нь энэ татварын багцуул зэрэг ороод явж чадвал хувийн хвшилт нэг юм орон зай бий болно. Тэгжиж бид нар бол цаашаа урагшлах юм байна гэдэг. Тэрээс биш сургууль дээр гихтэл жилийн төлөвлөгөө 108 сургууль хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн ихний 10,000 багш байна уу гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж шийдвэ? Хувийн хвшлэрээ шийднэ. Тэрээс төр бүгдийг хийж чадахгүй гэдэг энэ бодлоосоо бүгд л салж ижил цаашаа явахгүй бол ер нь бол хүндэл боллоо. Тийм л бодлого барьсан. Тэгээ учраас сайдын тайлбарлаж байгаа ойлгож байгаа. Бүчлэг сөрсөн бодлого гэдэргээд зүйтэй байх л та. Тэгвэл
Арч намын үед одоо 4.10-ийн татварын бодлого гэдэг маш их одоо дэмжлэг авсан, хувийн хвшлээ дэмжсэн бодлого явьжсэн. Тэгээд татварын багц зүйл хизээ орох вэ? Тэр хүртэл одоо таны ярьж байгаа энэ арга хэмжээнүүд за энэ ондоо болий дараа жил яг бодтой хэрэгжих тэр 126 төслийг чи яг хэдэн яг бодтой хэрэгжих юм бэ? Тэгвэл 14 мега төсөл гэдэг шиг 2-3 нь яваад ингээд алга болчих юм биш үстэй. Гол нь нөгөө таны яриад байгаа эдийн засаг дахь хувийн хвшлийг үгүй эдийн засаг дахь одоо төрийн одоо монополийг жоохон багасгах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ Эрдэнэс Монголоос хэдийг хасах юм, Эрчит Монголоос хэдийг хасах юм. Хасъя гэдэг нь миний хэлээд байгаа нь таг алга болгох гэсэн үг биш. Хувийн хвшил рүүгээ шилжүүлэх. Эсвэл одоо зах зээлд юу гэдэг энэ public limited маягаар гаргах, эсвэл leased маягаар гаргах. Энэ бодлого чинь яг хизээ хэрэгжих эхлэх юм байл гэж асуув. За тэр төрийн өмчт болон орон нутгийн өмчт компани бүтээн засаг ил тод байдлыг сайжруулах хуулийг чи одоо тэгээ хууль оюун эрдэнэ засгийн газрууд өргөн барьцсан байхгүй. Тэг ингээ байж байгаа. Нийтийн өмчийн хууль өргөн барьцсан. Их хурл дээр ингээ гаццсан ба. Энэ хуулийг гарчвал public institution нийтийн үйлчилгээний байгууллага төсвөө санхүүжин нөгөөх нь зөвхөн төрийн өмчт компани. Төрийн өмчт компани шалгууруул ашигтай ажиллах хэрэгтэй. Үгүй бол татан богдол шүү дээ. Тэгээ сая нэгтгэж нийлүүлэх өөрчлөх зохион байгуулах дээр 20 компани дээр ийм ажил хийгдлээ. Гэхдээ энэ бол ийм механик ажиллагаа байхгүй. Тэгэхээр хуулиа гаргаад засгийн газар төрийн өмчт компани дээр баримтлах чиглэлийг оруулж ирэхдээ нэгтгэх нийлүүлэх өөрчлөн зохион байгуулах нээлттэй болох. Нөгөө listed компани болгохыг оруулж ирээд listed болгох гэхээр олон улсын аудит оруулах зардлыг нь засаг шийд гэдэг эрхийг өгчвөл бүрэн боломж байгаа. Тэгэхээр хуулиа гаргачаа. Тэгээ араас нь явбал ингээд цогц шинжил болно л гэж. Татварын багц хууль хизээ барих вэ гэж асуусан. Татварын багц хууль. Учир сайд. Тэгээ татварын багц хууль бол одоо ингээд бас энэ legal info парламент дээр тавигдсан гэж явж байгаа. Тэгэл одоо ер нь бэлэн байгаа шүү дээ. Тэгэл ингээд татварынхаа шинжилгээг хий. Хөрөнгө оруулалтын хуулиаж гаргая. Зөвшөөрөл мэдээллийн хуулиаж явуулъя. Эдийн засгийн эрхчлөөний хуулиаж батлая. Тэгээ ер нь одоо ингээд хурдан хугацаар шийдэд явъя. Бид бол бэлэн. Төрийн өмч компани хуульч гэсэн одоо их хурд батлал өгөхөд бид засгийн газар төрийн өмч компанид баримтлах чиглэлийг оруулж ирнэ. Ингээд хэд хэдэн компани листед болохын зорилго бол компанийг засаглалыг сайжруулах. Дээрээс нь хөрөнгө босгох зорилготой шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэр хөрөнгө босгохгүй гэвэл тэрийг зүгээр татан болгочих нь дээр ихгүй. Тэгээд дуудлага худалдаагаар зарах л шүү дээ. Гол нь дуудлага худалдаагаар зараад тэрийг яг хүний хөгжилтэй хэмжсэн салбарт зарцуулж байгаагаа тодорхой их хурлд оруулж ирээ шийдүүлчихъя л гэдэг.